Монголын төр засгийн арчаагүй байдлыг товч тодорхой өгүүлсэн постууд олон нийтийн сүлжээнд өчнөө бий. Тэр дундаас гарцаагүй үнийг өгүүлсэн нэгэн постыг та бүхэн зүгээр уншаад өгчихье. Тэгээд та нар энэ төр засаг задарсан авилгачтай нэг бодоод үзнэ. Ингэж угаам. Ясмин дээр та нар 3 сая гэдгээд байгаагаас биш хар ухаанаар бол 1 сая хүүхэд, 1 сая хөгшөд, 1 сая хөдөлмөрийн насныхан байна. Үүнээс 200 мянган гадаадад 200 мянган шоронд, 100 мянган хөгжлийн бэрхшээлтэй гэдээ бодоход үндсэндээ 500 мянган хүнийг л аятайхан шиг амьдруулах тухай яригдана. За бас энэ 500 мянгаас хур хараар хөрөнгөсөн 100 мянга хаснаа. Төрийн алба хашиж нэгмүү юм болгоод байгаа 200 мянга хасчаар Ясмин дээр Монголын төр 200 мянган хүнийг л аятайхан аваад явчих асуудал байгаа юм. Бүр нарийн яриуд эндээс нь бас хасагтан шүү гэжээ. Бодитод ийм л байна. Өрчимгүйтэй ерөнхий сайдаа ерөнхийлөгчөө улсын хурлын эрхэм гишүүдээ. Me.